онцгоно. Бизнес to бизнес нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр бид хөрөнгийн зах зээл гэсэн сэдвээр ярилцсан. Манай нэвтрүүлэгт Монголын үн цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга цогт баяр хүрэлцэн ирээд байна. За ингээд мэргэжлийн хүний хувьд хувьцаа, бонд ер нь хөрөнгийн зах зээлийн тухай товчхон тайлбарлах асуултаа эхлэх үү. За үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хөрөнгийн зах зээл бол дөнгөж хөгжөөд 21 жил болж байна. Шин тутам хөгжиж байгаа учраас дутуу, зохицуулалт дутуу байх, эрх зүйн шинжилгээс гадна систем дутуу байх, мэдээлэл тод системийг хангах энэ чиглэлээр бол өнөөдөр дутуу долмог шинжилт өөрчлөлт ихтэй ингээ явж байна. За энийгээч дагаад манай хөрөнгө оруулагч нар буюу энэ хувьцаа эзэмшигч нар маань бас их боловсрал, мэдлэгийн хувьд дутмаг долмог. Ийм учраас энэ зах зээл дээр их идэвхтэй оролцож байгаа юм бол өнөөдрийн хүртэл бол бага байна. За Монгол улс бол анх хувьчлалынхаа юунд орохлохдоо нийтээ сая 600 мянган хүнд бол хөрөнгө оруулалт эрхийн бичгийг өгөөд үүнээс сая 200 мянган хүнийг нь бүгдээр ингэ хувьцаа эзэмшиж болгосон. Инхээр сая 200 мянган хүн хувьцаа эзэмшснээр бүгдээрээ идэвхтэй оролцдог гэхэргүй. Энэ сая 200 мянган хүнээс л өнөөдөр яг 40 мянган хүн л бид нар нэг 20 жилийн дотор бэлтгэгдсэн байна л гэсэн. Тэгэхээр бусад хувьцаа эзэмшигч гэдэг бүх иргэд тэр сая 200 мянган хүн дотроос үнэхээр мэдсэн энэ хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй оролцох, үр ашгийг хүртэх гэсэн энэ боломжууд бол үндсэндээ өнөөдөр хүртэл бүрдээгүй ийм байдалтай нөхцөл байдалтай байна. Тэгэхээр энэ олон улсын зах зээл дээр явагдаад байгаа энэ шинжилт өөрчлөлттэй холбоотой манай зах зээлийг шинжилвэл эдийн засгийн шинжилэлт бол үнэтэй хувь нэмэр оруулах юм байна. Эдийн засгийн жинхэнэ хуваарлтын хамгийн гол механизм болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэд сүүлийн 2 жилээр төр засгаас их анхаарал ажиллаж байна. За бодвол нэг Баталгаан Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 1072 хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх шийдвэр гарлаа тийм ээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор манай үзэгчний сонирхож байгаа асуултууд бас байгаа. Юуны өмнө энэ компани Монголын болон гадаадын хөрөнгийн биржээр бүртгэлтэй юу үгүй юу? Хувьцаа гаргасан юм уу? Хувьцааных нь үнэлгээ тогтсон юм уу? За Эрдэнэс 5 толгой гэж компани бол зүгээр засгийн газрын тогтоолын төвшөнд хувьцаат компани болгоод зарлаад ийм хувьцаатай байна гэд зарлцсан. Яг онлынхаа хувьд, арга зүйн хувьд бол өнөөдөр их хүртэл энэ хувьцаат компани болоогүй. Бүр Монголын хөрөнгийн биржтэй ч бүртгэлтэй компани биш. Тэр чинь 1072 хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа нөгөө алаагүй багван арсыг хувааж идэв байгаа. Тий хуваагаад одоо нийтдээ бол 2 сая 800 мянган хүнд маань бүгдээрэнд нь хувьцаа бичүүлээд бичлэлт хийцэн гэдэг ингээ харагдуулж байгаа. Өнөөдөр энийг яг хувьцаа гэдэг утгаар нь санхүүгийн хэрэгсэл шүү дээ. Арилжаалах боломжийг нөхцөлийг нь бүрдүүлсэн бүртгэл хийгдсэн байх хэвээр. Тэгтэл өнөөдрийн хүртэл энэ хийгдээгүй ингээ байж байна. Тэгвэл сая засгийн газар энэ хувьцааг сая төгрөгөөр одоо сольж болох ийм үйл ажиллагаа явагдлаа шүү дээ. Эхний ээлжинд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сая төгрөгөөр солих процесс болоод өнгөрлөө. За магадгүй Азтай Дархан Улаан аймагаас бусд нь бол өнөөдөр ч гэсэн сольж дуусаагүй л ах шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ хувьцаагаа тэр мөнгөөр солих хэрэгтэй юм уу? Эсвэл тэр хувьцаагаа авч үлдэх хэрэгтэй юм уу? Энд ямар давуу тал, ямар сул тал байгаа? За энийг би сүүлийн одоо бүтэн 1 жил ярьж байна. За та бүхэн ямар нэгэн үн тогтоочих юм бол энэ цаашид ирээдүйн юм чинь буруу жишг тогтож шүү. Үн тогтно гэдэг бол хөрөнгийн бирж дээр бүрдэгдээд тийм ээ. Худалдаа авахч хоёр талаасаа тогтоодог үн. Тэгэд энэ зах зээлийн үн тогтоогүй байх үед өнөөдөр бол үн тогтоочж байгаа байхгүй. Энэ дээр яг үндсэндээ бол яг биржээр ном журмаар нь явагдаагүй ч гэсэн худалдаа авах процессыг хийгдчихэж байгаа гэсэн үг. Өнөөдөр сая төгрөгөөр үнэлж байна. Энэ сая төгрөгөөр үнэлж байгаа юм бол өөрөө ирээдүйд ямар ч үнцэнд хүрэх байсан юм блэ, тэ? Энэ компани үнцнийг өнөөдөр урьдчилаад тогтоочж байгаа гэсэн үг. Тогтооцсноос одоо л 933 төгрөг гэл нэг яриад хүмүүст ойлгуулад байна шүү дээ. Та нар 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байна. 933 мянган төгрөгөөр та энийг засагт худалдаж болно гэх. Ингээ худалдаад ирэхээр засаг брокер болчиход байгаа. Засаг брокер болчихж байгаа. Хүмүүст одоо ингээ буруу мэдээлэл өгөөл тэгээ ард түмэн нилээн тойлдсон байна шүү дээ. Их хүнд хүртээмжтэй энэ ашгийг хүртээ эдийн засгийн энергэлтээс өгөөж хүртээ ял гэд анханасаа зөв шийдвэр гаргацсан. Гаргасан бол одоо эндээ хувьцаагаа эзэмшүүлээд явах ёстой байтал эргүүлээд тэрийг одоо улс төрийн шийдлэр тоглолт хийгээд эргүүлээд энийг нь үнэлээд ингээ авчиж байгаа байхгүй. Энэ авснаар бол ямар ч үр ашиг үрдэнг хизээд орж ирсэн тэр сая төгрөг бол хоол унд болоод тийм ээ
бараг инфляцид нөлөөлөл ингээл явчихна. Уг нь бол зах зээлийнхаа хуулиар үнэн тогтоод Аваад өсөд тийм. буураад ингэж явах хэрэгтэй юм. Ингээд өсөөд буурах ёстой. За тэгээ би энэтэй холбогдуулаад энэ хувьцаа эзэмшээд байгаа нийт иргэдэд хандаад юу гэж ярьдаг хүн бэ гэхээр энэ хөрөнгийн зах зээл дээр та бүхэн Эрдэнэс 5 толгойч стратегийн ордод үндэслсэн юм дээр 15 орд байгаа ш 16 орд байгаа. Энэ 16 орд дээр үндэслээд хувьцаат компани гарах энэ өгөөжийг хүртэх боломж олцоо нэгднэ. Энэнийг хийхин тулд та бүхэн төвчээртэй 4-5 жил хүлээх гээд шүү. Тэ? 2 жилийн дотор хэдэл бол энэ бүртгэгдэх байхаа. Тийм учраас бүх иргэд маань хувьцаагаа эзэмшээрэй. Хадгалаарай. Тийм үү? За тэгээд энийг үнэхээр муу менежментээс болоод өгөөж нь хүртэхгүй байх юм бол тэ? Та бол нэг улс нэг үнэгүй юм өгөөд шатжээ гэж бүр хүлээлттэй. А үгүй гэж үзэж байгаа бол маш өндөр өгөөж хүртнэ. Is the home of the Mont Blanc manufacturer. За тэгвэл Эрдэнэс 5 толгойн хувьд ч одоо зах зээлийнхаа хуулиар яваагүй юм байж. Гэтэл зах зээлийнхаа хуулиар явж явах хэвээр компаниуд бас байгаа бах тий. Монголын уул уурхайн баялаг дээр тулгуурлаж хувьцаат компани байгуулад хувьцаа гаргаж байгаа компаниуд өөрийнхөө компани хувьцааны 10%-ыг Монголын хөрөнгийн бирж дээр одоо зарж борлуулах хэрэгтэй гэсэн хуулийн заалт байгаад байдаг. Гэтэл өнөөдөр ийм хувьцаа гаргаад ажиллаж байгаа бараг 20-50 компани байна гэж сонссон. Тэр компаниуд тэр 10% одоо Монголын хөрөнгийн биржээр зарж борлуулж байгаа тийм байна уу? За энэ ер нь л энэ сонгодог юмыг гадна хөрөнгийн гадаад хөрөнгийн зах зээл дээр хөрөнгөө босгоно уу, дотор босгоно уу энэ бол ерөөсөө хувьцаа эзэмшигчийн л асуудал. Тэр хувь эзэмшиж байгаа менежмент хэрэгжүүлж байгаа. Тэгээ орж ирж байгаа мөнгө нь манай зах зээл рүү орж ирээл байх юм бол энэ бол маш их өөрчлөлттэй. Хаач байсан энэ хүн хүмүүсийн эрхийг хөндөөл заавалгүй энэ зарах ёстой тий Монголдо 10% зарах ёстой ийм юм шаардлага тавих бол ерөөсөө нэгд зогсгоо. Онлын хувьд, эдийн засгийн хувьд. Харин манай хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлд нэгт эрхтсэн тогтолцооны шинжилгээг хийчих, нээлттэй болгочих. Зөв тогтолцоонд оруулчих. Төлбөр тооцоог үнэт шударга хийдэг болгочих. За энэ нэгдүгээр энэ. Хоёрдугаар энэ системээ онлайн болгочих. Аль ч одоо биржүүд бүгд нийлж нэгдэж байна. Өнөөдөр бол 160 хөрөнгийн бирж, 155 улсын 160 хөрөнгийн бирж бүгд онлайн болчихлоо. Онлайн болсны давуу талаар ерөөсөн одоо өртгийг дандаа бүгд хэмнэж. Би одоо Шведэд тэгэхэд 2008 онд очсон. Энд тэгэхэд бол 17 улсын нэг л хөрөнгийн бирж Шведэд Стокгольм хотод 17 улсын хөрөнгийн бирж ганцхан ганц. Тэгээ энэ дээр 17 хөрөнгийн бирж болсноор маш олон хөрөнгө оруулагч нар тэр зах зээл дээр оролцох боломжтой. Хөрөнгөний урсгал зөв зохистой болоод ирж. Тэгэл үржигтэй л байх хэрэгтэй. Тиймийн тулд бол бид нэр өнөөдөр Монголын хөрөнгөний бирж яг ийм болчих юм бол хүссэн хүсээг орж ир. Яагаад гэхэд би жишээ хэлье гэвэл Soft Resource говь гэдэг компани байна. Тэ? За одоо бол манайх бүр лицензийг хориглол хаагаал ингээл явж байна. Энэ бол бас л шудраг усаар л явж байгаа байхгүй. Тэгэхэд энэ Soft Говь Resource Канадын хөрөнгөний бирж дээр 2004 онд бүртгэгдсэн компани. Өнөөдөр Монголын 4 ордыг үндэслэж байгаа босгосон өндөр үнэтэй. Гэхдээ энэ мөнгө бол асар их мөнгө босгосон. Монголд орж ирж байгаа нь бага байгаа. Гэтэл энэ яг цагийн бүслүүрээр алдаанд ороод байна шүү дээ. Хөрөнгө оруулагч нараа юу хүсэж байна вэхээр яг мэдээллийг яг цаг тухайд нь аваад яг тэр цаг тухай моментод нь арилжаанд оролцох гээд байдаг. Иймийн тулд Softgo би 2009 онд 2010 оны 1 сард Гонконгийн хөрөнгөний бирж дээр бүртгүүлж байгаа байхгүй. Тэгээ Гонконгийн хөрөнгөний бирж дээр бүртгүүлснээр яаж юм гэхээр хөшөө эргэлт хордтой мэдээлэл маш цагтаа очдог. Ийм боломжтой болно. Тэгэхээр манай 10 түнэс дэш хуваа одоо Монголын хөрөнгөний биржээр зарах хэрэгтэй гэдэг заалт маань өөр утга болж байгаа юм шүү дээ, тийм үү? Яг бид нар энэ системээ тавьсан байхад 10-аар тогтохгүй. Бүгд ороод ир. Яагаад ингэж тодруулаад байна гэхээр бирж гэдгийг бол би зөв иргэний хувьд ойлгохдоо дэлгүүр гэж ойлгоод байгаа. Тэ? Дэлгүүр үстэй, тийм үү? Тэгэхээр дэлгүүрт чинь их л бараатай одоо их нэр төрлийн их олон төрлийн бараатай бол тийшээ ч олон худалдаа авчиж байна да.
Тэгэхээр бодвол тэр барааныхаа нэр төрлийг олшруулахын тулд тэр гадагшаа яваад байгаа хөрөнгийн зах зээл дээр ажиллаад байгаа тэр компаниудын хувьцааг эндээ зарах хэрэгтэй мó гэдэг талаас л тодорхойлол хийгээд байна л да. Тэгэхээр энэ барааны одоо энэ дэлгүүрт зарагдах бараа бүтээгдэхүүний нэр төрөл тоог олшруулахын тулд танаа холбооноос ямар бодлого баримталтай? За нэр төрийг олшруулахын тулд өнөөдөр манай Монголын хөрөнгийн бирж дээрээс 2 төрлийн бүтээгдэхүүн байна. Нэг тэнгийн хувьцаа, хоёрт нь засгийн газрын нэг бонд зарагддаг. Тэгээд энээс бусад нийтдээ бол 1000 төрлийн бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэ? Эднийг нь бүр ингээ олон цаг хугацаа янз бүрийн юмар ангилж 4000 төрлийн бүтээгдэхүүн байна гэд тогтооцсон байна. Тэгэхэд бид нэр энэ дээр маш олон бүтээгдэхүүн гаргах боломж байна. Би нэгдүгээрт л одоо хэлэхэд яг Тайванд бол энэ орон сууцлах хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд варант гэдэг бүтээгдэхүүнийг гаргасан. Варант нь засгийн газрын баталгаатай. Тэгэхээр бид нар 100 мянган айлын орон сууцыг варант гэдэг үнд цаас хувьцаа аянгын барилгын компаниудад дэмжиж ингээд гаргаад тэрнээс энэ төр засаг оролцоод байх юм байхгүй. Ийм байж болж. Хоёрт одоо энэ зам барьж байгаа гэл нэг тий мянганы зам гэдэг. Би энийг багт хороонд байж захтаа л хэлдэг байсан. Энийг нээлттэй хувьцаат компани болгоо, нээлттэй нийгэмлэг болгоо. Ингэжээд энэ зам хурдан барин цаг хугацаанд дуусна. За энэ эрчим хүчний компаниуд явандаа орж ир. Тэгэхээр энээс гадна за одоо тэр облигацууд янз бүрийн одоо векселүүд өдөр гарах. Одоо бид нар өрийн шүлжээнд орсон байна энэ эрчим хүчний компаниуд л гэдэг. Энд вексел гэдэг бүтээгдэхүүнийг гаргаад ирэхэд бид нар энээс тогтмол өгөөж хүртээд байх, хувь хүртээд байх боломж байна. Тэгэхээр ийм бүтээгдэхүүнүүд гарах боломж байна. Тийм учраас бид нар эрх зүйгээл маш тодорхой. Ганцхан цаасны хуультай яваад. Энийг бид нар 2002 онд л их хуралд 3 хуулийн төсөл барьсан. Үн цаасны хууль, үн цаасны зах зээлийн хууль, хөрөнгө оруулалтын сангийн хууль, хөрөнгө оруулалтын итгэлцлийн хууль гэдэг ингээ. Тэгэхэд энэ өдөр энэ 3 хуулиас ганц үн цаасны хууль нь гараад энэ шаардлага гэхгүй. Тэгээ нөгөө 2 хууль нь одоо хүртэл гараагүй. Энэ гараагүйгээс болоод даатгалын зах зээл өнөөдөр орж ирэх боломжтой байсан. Тэгтэл даатгалын зах зээл дээрх мөнгө маань ерөөсөө л нэг төсвийн хомсдлыг нөхөхөд бүрдүүлээд явж штэ өнөөдрийн байдлаар. Тэгэхээр ингээ бид нэр цаг хугацааг 10 жилээр алдаад байна шүү дээ. Embassy Restaurant танилцуулж байна. Европын сонгодог уран барилгын дүр төрхийг шингээсэн Liberty танхим. Францын сонгодог уран барилгаас сэтвэлэн чулуун мозаик, сонгодог хэлбэрийн арк багнуудыг хослуулан уралсан Celebrity танхим. Үйлчлүүлэгчид хосоорон ирж цэлгэр уудам цонхны дэргэд тухлан сууж үйлчлүүлэх боломжтой Noble танхим. Английн эртний сонгодог хэвжинжийг хадгалсан VIP хэлбэрийн үйлчлэгийг санд болгож байгаа Royal Lounge Embassy Restaurant таныг үрж байна. Тэгэхээр бид нар саяын таны ярьсанчлан хөрөнгөний зах зээлийг онлайн болгохын тулд бодвол Лондонгийн хөрөнгөний биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан баг тий. Та тэр гэрээг үзсэн юм уу ер нь? За гэрээг аль өнөөдөр үзээг байгаа тий. Тэгэхээр яг энэ гэрээний дагууч юм гэрээг үзэг юм чинь ямар ажил хийгдэг ёстой төсөөлөхөд бол хэцүү баг тий. Ер нь одоо энэ мэргэжлийн хүний хувьд энд юу хийгдээд байгаа? Millennium IT гэж нэг л их үнэтэй програмын тухай сонссон. Энэ програмыг суйрлуулснаас хойш одоо үйл ажиллагаанд бол би өшөө сөрөг юмнууд гараад байгаа мó гэж хараад байна. Яг л мэдээ сонсох болгонд тэр тэл нэгч төрөний арилжаа хийгээгүй өдөр байна гэсэн мэдээ хүртэл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй. За бид хэд бол энэ системийг орж ирэх хүссэн хүлээлтлүүд яг 10 жил болж байгаа. Яг 10 жил хүлээгээд брокер дилерүүд бол хамгийн ихээр дэмжиж байгаа энэ системийг. Тэгэхээр бид нар энэ онлайн системийг бид хэд судалгаагүй биш. Бид хэд 4 жилийн өмнөөс ахгүйла судалсан, яаж явах ёстой гэдгийг томьёолцсон байгаа. Тэгтэл энд маань бол шинээр орж ирсэн менежментүүд маань тийм ээ цаанаас л Лондон бол хэзээ ч дутуу юм өгөхгүй. Бүрнгүүс. Тэгтэл авч байгаа юм маань 4 систем ажиллах ёстой юм. Бид хэд зөвхөн Millennium IT гэдэг системийг яриад ганц арилжааны систем л яриад байгаа. Энэ дотор 4 систем байгаа. Нэг нь бол арилжааны систем, үн цаасны арилжаа явуулдаг систем байна. Хоёр дахь нь бол үн цаасны төлбөр тооцоо хийдэг нэг систем байна. Банкн дээр төлбөр тооцоо хийдэг нэг систем байна. Брокерийн пүүс дээр одоо back office гэж ярьцгаагаад байгаа. За энэ бол одоо брокерийн пүүс дээр бүх хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшдийн бүртгэлийг хөтөлж идэг софтвер програм хангаж байх хэрэгтэй. Энэ 4 систем хоорондоо холбогдоод ажиллах хэрэгтэй. Тэгтэл өнөөдөр зөвхөн Millennium IT гүйд ажиллаж байна. Тэр төлбөр тооцооны систем болох CST гэдэг програм, Millennium CST гэдэг програм Монголд анх удаага турших гэдэг. Өөр газар ажилддаггүй хөөе. Тэгээ энэ системийг шинээр зохиож хийчихэд ингээд. За энэ хоёр бол одоо ингээд гайгүй ажиллах гэдэг тийм. Тэгтэл энд банкуд өөрсдөө програм зохионо гэдэг бол асар их өртөг зардалтай.
Тэгэхэд энэ нэгэнт туршигдсан шилдэг имийг сайн муу гэж дүгнэх биш. Цогцоор нь авид ирчихэлтэй. Бэкопсын програм байна. Энэ бол бэлэн програмыг авид ирэхэд бид хэд өнөөдөр бол юунд ч санаа зовох ёсгүй. Дүрм журмыг гаргах гэдэг юм байна. Шууд орж ирээд арилж байгаа. Би бол хөрөнгө оруулагчтайгаа, хувьцаа эзэмшигчтэйгээ харьцах хэрэгтэй хүн байхгүй юу? Тэгтэл өнөөдөр юу вэ? Би бэкопсаа яаж хийх вэ? Төлбөр тооцоогоо яаж эрсдэлгүй хийх үү гэдэг юмд санаа зовоол толгоогоо агшлаад байхгүй. Энэ 800 мэрэгчлэлтэй. Үгүй. Тэгэх ёсгүй. Тэгэл энэ бэкопсын програм дээр бид өнөөдөр арилжаанд орж ирээд өнөөдөр 7 сарын 2-нд хонх зогсон л бол би шууд бэкопс гэдэг програмаар шууд холбоод ажиллаад арилжаагаа хийгээл хэвээл явах гэсэн. Тэгэхээр чи тэр гэрээн дээр бол энэ цогцоороо тусгагдсан тусгагдаагүй мэдчихгүй байгаа. Тийм би бол цогцоороо байх хэрэгтэй гэж шаардлага тавьдаг. Манай гişүүд ч ингэ тавьж. Тэгээ бид эдийг одоо ингээл бэкопсын дутууч болоод брокерууд бэлтгэлгүй болол. Бэлтгэлгүй биш. Онлайн болгоёг бол энэ дөрвөн систем цогцоороо л орж байна. Тэгэл бол. Тэгээ сая чинь одоо яг мэрэгжлийн компаниуд ерөөсө худалдаагаа хийхгүй байна гэдэг л мэдээнүүд бид нэр сонсоод байлаа. Тэрний цааталд бол нөхцөл байдал нь бүрдээгүй байгаа. Тийм нөхцөл байдал байна. Яг нь тэд нар битүү ярина л да. Шаардлага шалгуур хангахгүй байна гэл. Тэгээд тэр шаардлага шалгуур гэдэг нь юугаа тавьчихад байгаа. Тов тодорхой хэлэх хэрэгтэй. Шаардлага шалгуур гэдэг юмнууд нь бол манай хуулиар хувь нийлүүлсэн дөрмийн сан байна. Тэ? За тэр өөрийн гэсэн офстай байх хэвээр, мэрэгжлийн боловсон хүчнээр хангагдсан байх хэвээр, тэ? Харилцагчдаа мэдээлэл өгөх өөрийн гэсэн шугам шилжээтэй байх хэвээр. Тэгэхэд харилцагчид өнөөдөр ороод санхүүгийн тайлангийн мэдээллийн энэ компани байна уу гэдэг талыг бүгдийг авах хэрэгтэй. Тэгэхэд энэ нөхцлөөр хангагдсан л байгаа л тэгэл болоо. Тэгтэл бидний тэр энэ нөхцлөөр хангах гэдэг нөгөө нэг систем толбогдчихад харилцагчийн хуулгыг дэлгэрэнгүй мэдээллийг гаргаад өгье гэхээр нөгөө систем бүрэн гүйцэд ажиллах гэдэг байна. Тэгэхээр л бид нарыг дутуу байна, ийм байна гэл ингээл яриад байгаа. Ийм л юмд байгаа. Тэгээд энэ нэг сонирхолтой юм болоод байгаа юм байна. Гэхдээ энэ хөгжил бол явах хэрэгтэй. Заавал өөрчлөлт шинжилт хийгдэнэ. Гэхдээ бид нар жаахан бэлтгэлгүй байгаа бол хуучин системээрээ яваад маш түргэн энийг өөрчилдөг. Энэ түргэн системийг энэ онлайн болгоёг бол нэг жилээс жил 6 сарын л асуудал. Тэгээ нэг жил нь өнгөрчөөд нь шүү дээ, тэ. Тэгээ энэ дээр бол менежментийн алдаа гарч байгаа. Тэрнээс англи нь муу гэж хэлээд байгаа юм биш, тэ. Тэгээд дээрэс менежмент алдаатай байгаад ирэхээр энэ эрх зүйн шинжилгээ дүрм журмынхаа стандартыг явуулж чадахгүй л байна. Ингээд тэр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа брокер дилерийн компаниудаас хэдэн танай байгуулгын гишүүн? Ер нь хэдэн компанийн дээр ажилладаг юм? Үнэсний арилжаа эрхлэгчдийн холбоо үүсгэн байгуулагдах ямар бодит шаардлагууд ер нь амьдралд үүссэн? За Монголын үн цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо бол 95 онд байгуулагдсан. 95 онд байгуулагдтаа ерөөсөө л 29 брокер дилерийн компани бүгдээрээ байгаад Монголын хөрөнгөний бирж хамтдаа нийтийн 30 байгууллага анх үүсгэн байгуулсан. Нийтлэг эрх ашгаа хамгаалахаас илүүтэй нийтээр энэ мэрэгжлийн үйл ажиллагааны онцлог таарсан яг стандартыг томьёолж өгөх үндэстэй байгуулагдсан. За манайд л эрх зүйн дутуу байсан учраас бид нар л төрийн бус байгууллагын статусаар өнөөдрийг гишүүдэд үйлчлэх статустайгаар ажиллаж байгаа. За одоо шинэ хуулийн төсөл дотор оруулах гээд яваад байгаа санаа нь бол энэ байгууллага өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага болно. Өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага болчих юм бол бид үйл ажиллагааныхаа стандартыг тавьдаг болж байна. Санхүүгийн зохицуулах хороо бол бодлогоо тавьж өгөөд хяналтаа л хий. Бид бол үйл ажиллагааны стандартыг брокерийн үйл ажиллагаа гэж яг энэ, дилерийн үйл ажиллагаа гэж энэ, тэ төлбөр тооцоо яг ингэж явна шүү гэдэг стандартаа хийчихэд яг энэ стандартын дагуу үйл мэрэгжлийнхээ үйл ажиллагаанд шаардлага тавиал явах. Ийм л байгууллага болох гал үзээд байна. Уг нь бол өнөөдөр энэ ажлыг чинь санхүүгийн зохицуулах хороо баг хийгээд байгаа. Санхүүгийн зохицуулах хороо бүгдээр ингэ хийж байгаа. Хийхээр энэ дотор бол одоо энэ шинжилт өөрчлөлт явагдаад ирчихээр их гоё болох гэдэг шүү дээ. Энийг хийх ёстой үүргэн. Гэхдээ үүргэн ийм байгаа ч гэсэн хүч хөрөхгүй шүү дээ. Хүч хөрөхгүй бас ядаж тэр бизнесийн маань бид нар өрсөлдөж байгаа ч гэсэн шудраг стандартаар тавьчаад тоглоомынхаа дүрмийг тодорхой бид нар өөрсдөө гаргаад тавьчих нь зөв. Тэр улсууд нэгэнт өөрөө төрийн улсууд оролцохгүй байгаа шүү дээ. Энэ бизнесийн зарим онцлог ялгааг мэдэхгүй. Энээс болоод одоо тэр алдаа гараад байгаа нь энэ багхгүй. Банкыг ямар нөхцлөөр оруулахаа ч хүртэл тооцоолгүйгээр авчиж оруулчаал одоо ингээл алдаа гараад л байгаа. Нэг Т дээр нэмэх нь 3 гээл нэг юм яриад байлээ. Тэгэхээр тэр нь одоо хувьцаа эзэмшигчдийн хувьд юм уу, жирийн иргэдийн хувьд чухал ойлголт уу? Эсвэл энэ танай үйл ажиллагааны дотоод ойлголт уу? За энэ бол ерөөсөө нэг дотоод ойлголт. За тэгвэл энэ бол их маш чухал нэг цаад санаа нь болохоор бол төлбөр тооцоог шудраг явуулах гэдэг. Яадын гэхээр энэ мөнгө одоо бол манайх хийхдээ арилжаа хийхээс өмнө мөнгөө заавалгүй хийж чад арилжаа хийдэг байхгүй юу? За тэгэхээр энэ арилжаа хийхээр эхлээд мөнгө хийчихээр
За зохион ир гэж хүний даасанд за нэг тэрбум төгрөг орж ирлээ шүү. Тэгэхээр за энэ зохион ир нэг ийм төрлийн хувьцаанд фокуслдог нөхөр байх. За ийм компанид хувьцаар бол орох байх гэдэг ч юм уу ийм мэдээлэл алдагддаг ийм процесс байдаг байхгүй юу? Энийг энэ гадныхын чинь бүр явсаар гад олцоод нь шүү дээ. Олоод за тэ дээр нэмэх нь 3, тэ дээр нэмэх нь 5 гэдэг горимд оруулаад байгаа. Энэ л ач холбогдол нь энд байна. За энийг дагаад short selling буюу энэ богино хугацаанд зээлээр хувьцаа арилж яадаг гэдэг ийм нөхцлүүд бий болоод байгаа. Инхээр нөгөө төлбөр тооцооноос илүүтэй зах зээлийг ликвиднет төргөн хөрөвдөг, төргөн эргэлттэй болгох илүү ач холбогдолтой. Тэгвэл тэр чин дорж гэдэг хүн мөнгөө одоо дансандаа байрлуулгүйгээр би тийм хувцас авмаар байна гэж захиалахаар тэрийг аваад авсныхан дараа төлбөр хийнэ гэсэн үг байна. Тэгж тийм л ойлголт. Тийм л ойлголт. Тэгэхээр чин хэрвээ одоо өнөөдөр за одоо өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол төсөөлж болох байх л та электрон гарын үсэг ч юм уу одоо бусад ухаалаг иргэний үнэмлэх ч юм уу тийм ээ одоо тэр асуудлуудаа шийдтсэн. Гэтэл манад өнөөдөр энэ мааж байхгүй. Гэхдээ харин яг одоо та бол яг зөв ярьж штэ. Иргэд маань яг бүгдээрээ тэгвэл яг ийм ойлголттой шаардлага тавиал ирэхлээр бидний яваад байгаа юм ерөөсөө зөв болоод байгаа. Одоо яг тань шиг ингээд нэр электрон гарганы хэсгээс зөвшөөрч байгаа юу лөө тий? Бид нэр онлайнаар хангалттай мэдээлэл авч чадж гин үү? Төлбөр тооцоог онлайнаар явна гэдгийг сайн бүрэнгүүс ойлгож гин үгүй юу? Ингээд ирэхээр л эн чинь энэ дутуу байхаар чи яах вэ? Явахгүй юу? Тэгэхээр чин бид нэр одоо зүгээр за яг хөө тэрийг ямар нэг аргаар явуулдаг юм санаж Монгол хүний шийдвэр гаргадаг онцлогтой холбож үзэх юм бол өнөөдөр гинтхэн би танд би нэг team компани төдөө хувьцаа авмаар байна гэж захиалчлаа. Тэгээд та тэрнийг нь авчлаа. Одоо бодвол тэр чинь өнгө авахгүй мэдээж танаа нөөц байгаа хөрөнгөөр ч юм авах бах. Тэгээ би 3 юм уу 5 хоногийн дараа би мөнгө төлөх болох тань дээ. Гэтэл би зэрэг хооронд мөнгө үрчээд за өнгөрсөн одоо авах болчлаа гэвэл одоо танаа компани болох нэ дээ. Тий. За энэ бол ерөөс ингээд энэ системийн өөр их нэрстэл. Гэхдээ энэ системийн эрсдлийг шийддэг аргууд зөндөө байна. Бүх хувилбарууд нь байна. Бид нэр зөв нотгшуулаад зөв стандартын тавиал өчгөд ерөөсөн болно. За тэгээ бас одоо энэ хөгжлийн явц тэ дээр нэмэх нь 5, тэ дээр нэмэх нь 3 гэдэг процесс. Бүр тэ дээр нэмэх нь одоо 100 хүн дааж тэр чигээрээ тэ дээр нэмэх нь 2 орчинд ажиллаж байна. Одоо бүр тэ дээр нэмэх нь 1 болох гэдэг. Яагаад үг гэхээр энэ свитээр буюу энэ банк хоорондын гүйлгээнүүд ерөөс 1 хоногийн дотор хийдэг хүчин чадалтай болчиход. Аль ч улс орноос хөрөнгө оруулагч хаанаас ч мөнгө шилжүүлэх, хаанаас ч арилжаанд оролцох боломжтой болоод байгаа. Иннээс болоод энэ хөгжлийн дагуу нөгөө хугацаа бүр богинохон болоод. Одоо бол 2013 онд гэхэд зүүн Азийн нь бүр тэдний нэг болно гэж. Тэгэхэд манайх бас энэ хугацааг арай хол тавиад байх. Одоо Монгол хүний онцлогийг та ярьчлаа ш. Энүүч би энэ хугацааг аль болохоор наана байх хэрэгтэй. Тэгэхээр таны тэрүүний хэлсэн 3 дахь нөгөө банктай холбоотой програм байхгүй тохиолдолд бол энэ амлах боломжгүй. Тийм, амлах боломжгүй. Тэгээд яг банк бол энэ системийг хийчих байх. Хийчихнэ. Ер нь боломж байгаа юм төлбөр тооцооны систем явуу. Тэгэхээр жирийн иргэдийн хувьд яг энэ шинжилэл хийгээд байгаа энэ үйл ажиллагаа маань ямар ач холбогдолтой бөгөөд ашигтай. Эсвэл магадгүй өөрийнхөө хувьцаа, өөрийнхөө хөрөнгийг хамгаалах тал дээр тэд нар хохирж үлдэхгүй тулд яах ёстой юм гэдэг талаас нь ярих зүйл байна. За иргэдийн хувьд бол нэг тэр энэ системийн хөгжил яаж явжаа дотроо байх нь ерөөсөө нэг гол биш. Ерөөсөө хөрөнгө оруулагчид юу хэрэгтэй гэхээр мэдээлэл хэрэгтэй. Энэ мэдээллийг яг цаг тухайд нь төргөн хүлээж авах тийм ийм л боломжийг л бүрдүүлчих хэрэгтэй. Тэгээд тэр төлбөр тооцоон дотор саяг шиг тийм алдаа гарахгүй байх процессыг л энэ мэрэгжлийн байгууллага болон санхүүгийн зохицол хороо л хангаж өгөх хэрэгтэй. Тийм учраас энийг л ийм байх хэрэгтэй гэж явцсан байхад тэрэнд нь эргэлзээ тэрэнд санаа зовох хэрэг байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагч гэж хүн бол юу хэрэгтэй юм гэхээр нэгдүгээрт л өөрөө мэдээлэл сайтай байх хэрэгтэй тийм. За өөрийнхөө тэр хөрөнгийг хянах тогтолцоогоор хангагдсан байх хэрэгтэй. За тэгээд өөрөө эрх үүргээ мэддэг байх хэрэгтэй. За энэ 3 шаардлага хангаал ороод ирэхэд л хэн нээлт хичээлээ. Тэгэхээр зөвхөн мөнгөтэй л хүн одоо хувьцаа эзэмшигч юм шиг бид нар санаад байдаг. Өнөө эрэхтээ өнөөдөр Монголын ард түмэн бол засгийн газрын шийдвэрээр ч гэсэн бүгдээрээ л хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч одоо болчлаа гэж ойлгож бас болох байх тий. Тэгэхээр эдний хувьд ер нь энэ зах зээл дээр ажиллаж байгаа
ажиллах ёстой ёс зүй, мэрэгжлийн ур чадвар болж чухал байдаг байна. Яагаад гэвэл одоо яг тэр компанитай холбоотойгоор тэднэрт гомдсон ч юм уу тийм гомдлууд бас мэрсэрч биш гараад байдаг тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр танай холбооч юм яг юу хийдгийг, энэ хүмүүс яг яаж ажиллах ёстой юм? За энэ бол яг мэрэгжлийн ёс зүй нийт кодексыг манай байгууллага аль биесээр гаргаад нийт гишүүдээр одоо бол нийтээр 1040 мэрэгжлийн оролцогчтой болчлаа. Бүгдээрээ энэ тусгай зөвшөөрлөлттэй. Тэр 1040 хүнд бол ёс зүйн дүрм кодексыг бүрэн мөрдүүлэх ёстой. Бид нар ийм үүрэгтэй. За тэр өөрийгөө зохицуулдаг болчих юм бол одоо бүр үйл ажиллагааны стандартыг бидэнд тогтоож өгөөд хороонд одоо бүртгүүлээд хяналтын тавиулцдаг болоод ирвэл бүр өшөө сайжрна. Ийм юм байна. Тэгээ ер нь бол одоо би таны сая түрүүний асуултанд хэлж штэ гадны хөрөнгө оруулагч нар ороод мөнгөтэй хүмүүс ордог. Энэ өрөөсгөлөө. Ерөөсөө хүмүүс л одоо их мөнгөтэй хүмүүсийн хийдэг арилжаа энэ 8 байна гэдэг ингэж бол. Энэ бүх хүмүүс эннээс өгөөж хүртэх, ашиг хүртэх тийм үү? Боломжтой. Ганцхан нэг анхааруулах юм нь юу гэхээр энэ ховцаа буюу энэ үнцаас жаахан эрсдэлтэй шүү. Жаахан аз дуршин шүү. Ийм л юм байна. Өөрөө үнэхээр мэдрэмжтэй, мэдээлэлтэй, зүн сон бүр сайн хөгжсөн өдөр дуусаад байх юм бол ямар ч асуудал байна. Тийм учраас энэ дотор нэг мундаг мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн хэрэгтэй биш. Би юу гэж хэлдэг вэ гэхээр хөрөнгө оруулагч нарт ч тэр мэрэгжлийн этгээдүүд 99% таны хичээл зүтгэл хөдөлмөр шүү. Тэрээс 1% мэдлэг, мэдээлэл хэрэгтэй өөр юм байхгүй. Тийм учраас хинч боломжтой. Тийм учраас Тайванд гэхэд бол нийт иргэдийн 66% нь арилжаанд оролцдог, үнцаасны арилжаанд оролцдог. Эннээс нэмэлт орлогоо олж идэг. Японочууд мөн их өндөр ордог. Ер нь зүүн Азийн энэ онцлогийг харахаар бол бүгдээрээ биш үү? Монголчууд ч хүртэл амар идэвхтэй оролцсон. Эрсдэлт их дуртай. Ер нь тийм нэг одоо ер нь инстинкт нэг моритой тоглоом янз бүрийн юмд их дуртай шүү дээ. Тийм учраас энэ ховцооны зах зээл зөв болоод ирэхэд манай иргэдлүүд бүт нийтээр оролцсон боломжтой. Харин энэ Европ, Америк бол хит их стандартны. Өнөөдөр 100% хүмүүс нь арилжаанд оролцож байгаа гэж бид нэр яриад их мундаг яриад байгаа. Гүү. Яагаад 100% гэдэг тоо гаргаж ирж яриад байгаа вэ гэхээр нөгөө амьдралынхын даатгал уу юу? Тэр тэтгэврийн даатгалын мөнгө хөрөнгөний зах зээл рүү ордогоор нь яриад байгаа байхгүй. Яагаад гэвэл бүх иргэдийн мөнгөийг ингээд хөрөнгө оруулалтын сан, тэр итгэлцлийн сан, траст тийм сангуудад авчиад хөрөнгөний төвлөрүүлчихэд та урт хугацаанд 20 жилийн дараа энэ мөнгийг ашиглана шүү дээ. Та энэ үед энийг юунд оруулчаач гээд мэрэгжлийн байгууллагууд нь санал өгөөд яваад байгаа учраас нөгөө хэд нь даатгалын мөнгө нь тэнд ороод байгаа учраас бүгдээр арилжаа хийдэг, бүгдээр арилжаанд идэвхтэй оролцдог явуулж. Яг бид нар тоог нь гаргаад ингээ үзэх юм бол ердөө 30 хэдэн хувь л байгаа. 33 4%. Бусад 60% нь юу харддаг гэхээр тэр 33% идэвхтэй байгаа хүмүүсийг дагдаг, хойноос мэрэгжлийн этгээдүүдийг дагдаг ийм л юм. Харин зүүн Аз руу очиад та нар ингээ харах юм бол харин эсрэгээр 66%. Солонгосчууд бүр ялангуяа их орж ирсэн. Японочууд 2008 онд хамгийн их орлого олсон барилгын инженер хөрөнгө цаасны зах зээл дээр нэмэлт орлого олсон. Тийм. Тэгэхээр л монголчууд яг энийг зөв бид нэр тавиад зөв хөгжүүлчих юм бол нэмэлт орлогоо хэнийч олох боломжтой. Тэгэхээр ардчлал одоо ялцснаас хойш бүх ард түмнээ хөрөнгөтэй болгох гэж нэг үзлээ шүү дээ, тийм ээ. Цэнхэр тасалбар, ягаан тасалбар гэдэг юмтай болгоод одоо хүн болгонд дараг тэрнийг нь тарааж өгөөд гэтэл тэрнээс өнөөдөр яг тэгж ашгаа хүртээд байж байгаа нь ер нь хэд байгаа. Ямар боломж байсныг бид нар яаж үгүй хийцэн цаашдаа яах хэрэгтэй гэдэг талаар манай үзэгчдэд зөвлөх зүйл үү? За ер нь бол жаахан мэдлэг эсэлүүтэй мэдээлэл тутмаг байснаас болоод бид хэд бол нэлээ энэ ховцаа хөрөнгө оруулалт эрхийн бичгийн өгөөжийг бол хүртэж чадаагүй. Дийлэнх хүмүүс маань. Ердөө энэ дотроос нэг 3-аас 4,000 хүн биш 3,000-аас 4,000 хүмүүсийн тэдний гэр бүлийнх нь яг энийг хүртсэн шүү дээ. Энэ ховцааны өгөөжийг одоо өнгөрсөн. Энийг дагж байгаа нэг 40,000 хүн маань нэг итгэвчээд үнэхээр тэр биднээс илүү одоо энэ анод яах вэ, гэрэмс яах вэ, энэ ховцаанууд яаж хөдлөх гэж энэ бүх мэдээллүүдэд тоглодог нэг 40,000 хүн байна. Тэ? Тэгээ үлдсэн хүмүүс маань л ерөөсөө л ач холбогдол өгөөгүй буруу ойлголттой тий зарим нь л одоо шил архинаас өгчих жишээний ямар ч байсан энэс нэг хэдэн төгрөг аваа салъя гэсэн сэтгэл зүйтэй жаах нөгөө ядуу байгаа юун дээр маань сэтгэл зүйд дээр маань тоглоод ингээ автсан иймэрхүү өгөөжийг хүртээгүй. Тийм учраас одоо бол өгөөжийг хүртэх хийн тулд их нэлээ жаахан мэдээлэлтэй
байгаад заримдаа жаахан төвчээртэй баймаар байгаа. Иргэдэм. Одоо яг л бид нар энэ хувьцааг Эрдэнэс 5-7-гийн хувьцааг бид нар амьдрал байж л байгаа. Тийм тэр сая төгрөг өгөөд бид нар давааж суйтлаа чигтэйг амьдрал маань өөрчлөгдөж байгаа юм байхгүй. Тийм учраас жаахан төвчээртэй хүлээлттэй л баймаар байгаа хүмүүс маань. Нэг тэгээ би энд хүмүүст маань зөвлөхөд ерөөсөө Эрдэнэс 5-7-ооч бай. Жишээн дээр ийм юм дээр жишээн дээр ярил л да. Эрдэнэс 5-7 компани нөөцөл үнэхээр сайн. Тэ? Яг 6 тэрбум гэж байна. Эдийн засгийн иргэдэнд орчих нь л 2.3 тэрбумын ашиглаж чинь гэж байна. Тэгэхэд нөгөө ухаан худаг дээр ихэд бол нэг 252 мянган тонны л эдийн засгийн эргэлтэнд оруулчихна гэсэн энэ компани хувьцааны үн тийм ээ. Анх бол нэрлсэн үнэ 1 центээр голлох хувьцаа эзэмших болох 4 аж ахуйн нэгж итгээд бол нэг 2 центээр хувьцааг эзэмшсэн байна. Гэтэл өнөөдөр зах зээл дээр эдний компани хувьцаа дээдл $1.20 хүрлээ шүү дээ. 50 дахин 60 дахин өслөө шүү дээ. Тэгэхээр бид нар ийм өгөөж хүртэх боломж байгаа. Энд ерөөсөө нэг заавалгүй нэг онл арга зүй мундлаг мэдээлэлтэй биш. Эхлээд зүгээр алхаад үз. Хамгийн бага эрсдэлний юунд байгаа вөхөр ерөөсөн та урт хугацаанд байгаа хадгаламжаараа эрсдэл хийгээд орох уу? Тэ? Нэгэн бол яг тогтмол орлоготой хадгаламж бондод хөрөнгө байршуулчихвал гэсэн асуудал. Тэгээ ороод үз мэдээлэлтэй мэдээлэл хай. Тэгээ мэдээлэл хайж байгаа тэр компани ирээдүйд хэр хөгжчихөр байна. Тийм борлуулалтын орлого ямар байна? Зах зээл хэр байна? Тэгэхээр Эрдэнэс 5-7 дээр бид нар тэгээд жишээ нэргүүлээ аваад үзье л да. Тэ? Өнөөдөр энэний зах зээл хангалттай байна уу? Зүүн Даазад өнөөдөр 18 он хүртэл кокс нүүрсний эрэлттэй хангалттай дүүрэн байна зах зээл. Дээрээс нь тэгвэл энийг дагаад бид нар борлуулалт нь энэ компани өсөн нэмэгдэх нь хангалттай нэмэгдэнэ. Тэгэхээр энд бол асар их боломж нөөц байна. Тэгэхээр энэс хүртэх боломж байгаа учраас төвчээртэй хүлээ өгөөж ин хүртэн. За би хувьцаа эзэмшигч байлаа. Хувьцаагаа зарлаа. Тэрнээс ашиг оллоо. Тэгээд тэр олсон ашигаас ч одоо орлогын албан дотор энэ юм авч ийнэ үгүй. За орлогын албан ногдол ашигын болон хадгаламжийн хүүгээс авч байгаа татвар бол 2013 оны 1 сарын 1 хүртэл бол авахгүй. За хувьцааны ханшийн зөрүүнээс олж байгаа ашигаас бол татвар авна гэд заасан байгаа. 2007 оны 1 сарын 1-ээс эхэлсэн байгаа. Гэтэл бид нэр тогтолцоо нь байхгүй байгаа учраас яаж тэр татварыг зөв авах уу гэдэг систем байхгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл аваагүй байж байна. Өнөөдрийг хүртэл аваагүй. Тэгэхээр энэ одоо системийн шинжилгээний хүрээнд дээр яаж татварын тооцоог нь авахын тийм үн цасны төлбөр тооцоо хадгаламжийн төв дээр авах юм уу? Харилцагч өөрөө тайлагнаад байх юм уу гэсэн. Энийг л одоо эрх зүйн тогтолцоогоор дүрм журмаараа шийдээд өгөх ёстой. Тэгжээж бид нар аавна. Тэгэхээр өнөөдрийг хүртэл ямар ч ханшийн зөрүүнээс ашигаас ногдол татвар авахгүй, ногдол ашигаас татвар авахгүй. Таны амжилтын хөтөч Монблан Авахгүй байгаа юм байна шүү дээ тий. Тэгэхээр жирийн үзэгчдийн хувьд энэ хөрөнгийн зах зээлийн хувьд нэгдүгээр эрсдэл хийх хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй гэдэг санааг та хэллээ тий. Дээрэс нь өшөө үзэгчдийн хувьд магадгүй өнөөдөр болтол цэнхэр тасалбар ягаан тасалбараа учраач болоогүй хүмүүс байж л байгаа саяны. Тэр нь одоо айл нэг газар нэрэн дээр байгаа гэсэн хүмүүс ч байж л байгаа тий. Сая шинэ он гарснаас хойш харин одоо интернетээр ороод өөрийнхөө юмыг хаанагааг мэдэх боломж бас нэгтгэх шиг боллоо тий. Тэгэхээр тэд нарт хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? За хөрөнгө оруулалтын эрхийн бичгийнхээ өгөөжийг хүртээгүй байгаа хүмүүс нийтдээ одоо нэг 70 мянга байна уу. Өнгөрсөн он энэ Эрдэнэс 5-7 юугаар бол их нэлээ их төвтэй явцсан шүү дээ. Өнгөрсөн оны 3 сарын 31-ний байдлаар 110 мянган хүн энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ хаашинч юунд ч ашиглаагүй өгөөж ин хүртээгүй өдөр тусад байсан. Энэ улсууд нэг Эрдэнэс 5-7-оор далимдуулаад одоо ирээд өөрийгөө иргэний өрнөлөх паспорттайгаа ирээд шалгуулад үзээд юмтай болсон нь мэдээд зарим нь ингээд авцгаасан. Тэгээ одоо бас нэг 70 мянган хүн юугаач мэдэхгүй бас ингээд байж штэ. Энэ улсуудад хэлэхэд бол ер нь нэг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг байгаа. Бүр байж исэн гэж мэдээд байгаа бол одоо тэр иргэний өрнөлөхөө барьж ирээд тий үн цасны төлбөр тооцооны төв дээр юм. Нэг бол брокерийн бүүс рүү шууд хандаад тэгээ брокерийн бүүс дээрээ регистрийн дугаараар шүүлгээд ирэхээр бичиг баримт нь гараад ирнэ. Энд за та тийм хувьцаатай юм байна. Энэ хувьцаа бол байхгүй болно, алга болно гэсэн ойлголт л байхгүй.
тэр дансан нээгдсэн нээгдэг юроос хамаагүй. Нэгэн цаана бүртгэлтэй компани байгаа. Компани дээр нь бүртгэлний өгч идэг ингэ. Тэгэхээр та манай үзэгчдэд хандаж өөр хэлэх зүйл байна. Бидний ярилцлагын маань цаг нэлээд өгч байна. За хөрөнгө оруулж хувьцаа эзэмших монголчуудад ялангуяа биднэрт бол энэ хувьцаана хүртэх өгөөж энэ хөрөнгөний зах зээл рүү оролцох ийм боломж бол нээлттэй байгаа. Бид нар энэний тогтолцоог их гоё болгоод ирчихээр их гоё стандарт олон улсын жишг нийцүүлэх гэдэг шүү дээ. Ийм болоод ирэхэд бол ерөөсө бүгдээрээ л оролцсон. Бүгдээрээ оролцоод бүгдээрээ өгөөж хүртээ. Яагаад тэгэхээр манайх бол хүн ам их цөөхөн. Тийм учраас бид нар энэ нэмэлт орлогоо их үүсвэрээ нэг ажлын байр их олон нэмэгдээд байх юу ш. Би бол их амар их өөдрөг штэ. Ягаад гэвэл маш олон дээд сургуулиуд байгуулагдсан. Бүх хүмүүс маань дээд боловсралтай дээр болж байна. Биднэрт хоёр талд бол ерөөс агуу хоёр том зах зээл байна. Энэ агуу хоёр зах зээл рүү юм нийлүүлж байгаа юм дээр бид нар энэ зуулчилдаг боломжийн топ компаниудыг бид нар байгуулчаад энэ хувьцааныхын арилжаануудад оролцоод хүн цаасныхын зах зээлээс өгөөж хүртээд байхыг боломж ихтэй. Тийм учраас бид нар нэмэлт их орлогоо их үүсвэрүүдээ хөрөнгөний зах зээлээс олон ихсэн их өөдрөгтэй бэлтгэлтэй хинэн ч ор. Заавалгүй энд бол одоо их мундаг мэдлэгтэй түр сан техникч байна уу, засварчин байна уу, малчин байна уу, ханаас арилжаанд оролцоод өгөөж хүртэх. Энд ганцхан юу хэрэгтэй вэхэр мэдээлэл хэрэгтэй. Тийм учраас мэдээлэл ер нь хүн бол их азтай эдгээр улсууд хаа бол хаана байдэн шүү дээ. Энэ улсууд яадаг вэхэр тэр мэдээллийг өгчхөөр боломжтой хүний дэргэд хүртэл сууж идэг. Тэгээд тэр мэдээллийг дагаад бүр тас харахгүй ороод арилжаанд хүртэж бол. Тэгээ ороод өгөөж тийм шүү дээ. Тийм байна. Тэгээд ийм ч учраас бид нар одоо онлын хувьд сэтгэл зүйн хувьд нэг 3 янзын этгээд байдаг байхгүй юу? Тэ? Яг тэрийг дагаад та алинд нь ч хамрагдажсэн ч байж бол. Нэгт нь л нэг мэрэгжлийн этгээд байна. Мэрэгжлийн буюу бид нар шиг одоо мэрэгцээ. Одоо манайх л нэг 1040 байгаа. Би үл энийг л нэг 2500 мэрэгжилтэн болгох гэдэг. Энэ мэрэгжилтэнгүүд л нэг дунджаар нэг 5-аас 10% өгөөж илүү л ажиллаж идэг. Нэг унаа доошоож орчдөг. Тэгэл нэг хэвээ ажиллаж идэг. Нэг мундаг аваач сотлооч ашиг болохгүй. Дараачих нь нэг нөх этгээд бол ямар этгээд байдаг вэхээр за энэ зах зээлээс л нэг хүртчихээс өгөөд сүм хийчих гэсэн ингээл нэг бүлгэлдэг нэг хамтаар. Тэгэхэд нэг хамтаар шийдвэр гаргасан юмнууд хөрөнгөний зах зээлээр жаахан алдаанд ордог. Энэ улсууд бол хамгийн их эрсдэл хүлээдэг, алдаа хүлээдэг. Тэ? Заримдаа их цөм ашигаа хийдэг. Цөм ашиг нь гэхдээ ер нь онлын хувьд бол их урт хугацаанд явахгүй шүү дээ. Нэг тэр бол нэг магадлалын хувьд бол нэг 2 сигмадаар авахд нэг 5% тай л гэсэн. 95% нь алдаанд орно гэсэн. Дараа нь бол зүгээр хүн дагаал орчдөг. Ямар ч тэрэндээ бол сэтгэл зүй төгших юм байхгүй. Орчдөг. Тий. Энэ хүмүүс л зүгээр за би яагаад гэвэл хадгаламжтай. Би нэг сая төгрөг байна. За энэ сая төгрөгөө ирээдүйд миний хүүхдийн боловсрол тэрэг болд юм уу? Ирээдүйд би нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа хэрэглэх чигд юм. 5 жилийн дараа хэрэглэх ч байсан. Энийг боломжийн компани руу жишээ нь ингээ оруулчих. Ингээ оруулсан байхад өгөөж хүртээд тий. Тэгээд нөгөө нэг сонгодог хүмүүсийг уншихтаа тэр улсууд чиг мэрэгжил биш. Одоо Warren Buffett гэхэд л нэг компани хувьцаа 30 жил хадгалж байна тий. Тэ? Washington Post-ыг гэхэд 8 жил хадгалахад компани хувьцаа 200 дахин өссөн гэл. Ийм боломжууд байдаг. Тэгэхээр биднэрт л бол ийм мэдээллүүд бол хангалттай байна. Энэ мэдээллүүдийг мэрэгжлийн этгээдүүдээс аваад зүгээр дагаад нэг заавалгүй нэг мундаг сакс макс бүрдүүлээл онл үзэл ингэх юм шиг ганцхан хувьцаа дээр байгаа ганцхан мөнгө хадгаламж гэж ойлгоод ингээл магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа хэд их нөх. Энийг би яг тодорхой жишээн дээр хэлье. Шивэ аваа гэж хувьцаат компани хувьцаа яг 2002 оноос 2004 оны хооронд 35 төгрөгөөс 50 төгрөгийн хооронд л арилжаалагддаг нэг ширхэг хувьцаа. За тэгсэн чинь 2008 оны 9 сард байна уу? Бүр говь сүмбрийн хүн ирж байгаа байхгүй харилцагч. Гэхдээ би нэг хүүхэд маань одоо ингээ том болдог. Нэг авдрын буланд нэг хөрөнгө оруулалт эрх юм бичиг байна. Би нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөё л гэж ирсэн баг. Тэгсэн чинь нөгөөх нь 700 ширхэг хувьцаа авсан 10 төгрөгөөр бүр. Хөрөнгө оруулалт эрх бичгээр ш 2 хүний анх авцсан байж. Тэгэл ерөөс 14 жил хүлээж гинөө. 93 онд л авсан байгаа ч тэр бас. Тэгээд 14 5 жил хүлээчээд ирээд нөгөөхөө зарсан чинь 13.4% 13.4 сая төгрөг болсон. Гэхдээ би хүүхдийн 390 мянган төгрөгийн төлбөрөл төлөх гэсэн шүү дээ. Чи хувь шинтгэлээ авсан уу хөөе? Чи дутуу аваад над буруу мөнгө өгч байгаа биш үү? Ингэж хүртэл эргэлзэж. Тэгээ бүр
тэр үед Дорн говьт одоо хуучин Оросын байшингуу засаад байгаа 10 сая төгрөгөөр очиж нутагтаа очиж вайшаа авна гэж явж байгаа. Тэгээ ийм л юутай боломжтой. Тийм учраас хөрөнгөний зах зээл бүх нийт иргэд маань бүгдээрээ оролцоорой. Боломж байгаа шүү. Асар их боломжтой. Тийм учраас мэдээлэл их чухал. Мэдээллийн хажуугаар зүгээр өнгөрөх биш. Сонирхоод үз, алхаад үз. Эхний алхам 10,000 төгрөгөөс ихсэн ч байж болно. Тэгэл сонирхоод. Хувьцаа авчгаараа сонирхно. Яриад яваад байх юм бол ерөөсөө өгөөж гэртэхгүй. Би бол тэгээ оролцсон. Мэдээлэл аав. Бид нартай байнга холбоотой бай. Ингэж л нийт иргэдийг уриалгах. За баярлалаа. Өнөөдөр бид хөрөнгөний зах зээл гэсэн сэдвээр ярилцлаа. Бид нарт Монголын үн цасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Цогт Баяр сайхан мэдээлэл өгсөн танд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая.